За өнөөдөр 4-р сарын 15 за их ажлын өдөр байгаа. За яагаад их ажлын өдөр вэ гэхээр сургуулиас гаргасан журамтай холбоотойгоор онлайнаар явагдаж байгаа хичээлүүдийг өмнөх хийж гүйцэтгээгүй даалгавруудаа нөхөж хийх боломжтой эцсийн хугацаа бол 4 сарын 15 гэж заагаад өгсөн байгаа. За энэхүү боломжийг олгоод оюутнуудаа бүх даалгавруудыг 4 сарын 15 хүртэл нөхөж хийх боломжтой гэж зарлсны дагуу оюутнууд бол даалгавраа хийж байгаа. За тэгээд өнөөдөр бол сүүлийн өдөр учраас оюутнуудаас ирсэн даалгавраа гүйцэтгсэн байдалд хариу өгөөд магадгүй тэр нь алдаатай засаж сайжруулах шаардлагатай бол эргээд над руу мэдэгдэх учраас би одоо энэ даалгавруудад нь хариу бичихээр сууж байна. За өчигдрийн 14-ний байдлаар ирсэн мэдэгдлүүд болол ингээд багшийн мэйл хаягаар болол ингээд хүрээд ирдэг. За энэ нь нэг багцаагаар 50 гаруй мэдэгдэл байгаа юм болоо да гэж харж байна. За ингээд цаг минуттайгаа мэдэгдлүүд бол хүрээд ирдэг. За энэхүү мэдэгдлүүд нь юу байх вэ гэхээр багшийн онлайн сургалтын талбар дээр даалгавар олж өгсөн зүйлүүд дээр оюутан болгон маань бол хариу үйлдэл бичээд тэр даалгавраа багштайгаа ярилцах ийм мэдэгдлүүд байгаа. За жишээлбэл нэг мэдэгдэл рүү оръё. За энэхүү онлайн сургалтаа явуулж байгаа систем маань математикийн мэрэгжлийн програм хангамж дээр суурилсан ийм нээлттэй их програм хангамжийн систем дээр явуулдаг байгаа. Тэгэхээр энэхүү GeoGebra систем маань өөрөө бас сургалтын систем учраас бусад мэдэгдлүүд бол энд орж ирсэн байна л да. Жишээлбэл энэ Германы GeoGebra хүрээлэнгийн багаас гаргасан математикийн хичээлтэй холбоотой за энэ нас заасан байна. Ийм хэрэглэгдэхүүнүүдийг эмхэлж цэгцэлсэн ийм мэдээ орж ирсэн. Мөн англи хэл дээр 2000 гаруй ийм хэрэглэгдэхүүнүүдийг багцлж эмхэлж цэгцэлж оруулсан гэдэг мэдээ болоод бас ирсэн байгаа. Энийг юу хэлээд байгаа юм бэ гэхээр тухайн салбар шинжилгээ ухааны мэрэгжлийн нийгэмлэг community болол одоо энэ цар тахлын үед бол өөрсдийнхөө боломжоор сургалтын хэрэглэгдэхүүн материалуудыг бол хуваалцаж түгэх ийм ажлууд бол явагдаж байгаа. Тэрний нэг мэдээлэл бол энд ирсэн байна. За дараагийн мэдээллийг сонирхоод за энэ семинар 11 дээр Гүнчин сар гээд оюутан болоод даалгавар авсан байна. За энэхүү даалгавар нь бол уржигдрийн даалгавар бөгөөд оюутнууд бол энэ багшийн хэлсэн зааврын дагуу энэ бодлуудаа бол сонгож хуваарлж авч байгаа. Энэ хуваарлалт харагдаж байна. Энэхүү хуваарлалт маань бусад оюутнуудаа давхцахгүй байхаар бодлого сонголтоо бол хийх юм аа. За тэгэхээр энэхүү мэдээлэл маань сургалт удирдлагын систем дээр буюу онлайн сургалтын анги дээр маань яаж харагдах вэ гэхээр одоо энд харагдаж байна. За тэгээ энд саяны мэдээлэл маань бол ингээд хүүхэд болгон дээрх сэтгэл хэсгүүд нь бол ингээд харагдана. За энэ 7 хоногийн 11 дахь 7 хоногийн даалгавар материалууд бол нэгд өдөр энэ хичээл тавигдах байсан. Ингээд нэгд өдөр бол материалууд бол тавигдсан байгаа. Ерөнхийдөө 7 хоног тавигдах материалууд бол нэг иймэрхүү модуль хэсгүүдтэй бол ингээд 7 хоногоороо хичээл тавигдах хуваар дээрээ бол ингээд тавигдаад тус явж байгаа. За тэгээд тухайн 7 хоногт ороход бол тухайн 7 хоногийн лекцийн материал мөн семинарын бодох бодлогоодын материал бол ингээд PDF унших хэлбэрээр бол энд ингээд байршиж байгаа. За ер нь бол 7 хоног болохоор энэ функц модуль үйлдэлүүдийг бол багш бол хийгээд явж байгаа. За оюутнууд ч гэсэн үүнтэй адилхан даалгавар материалууд тавигдсны дараа бол харгалзах, суралцах үйл ажиллагаа багшид бодлогоо тооцоолох ийм үйл ажиллагаанууд бол тус ингээд явж байгаа. За саяны оюутнуудын бодлогоо сонгосон бодлого харах боломжтой. За дараагийн мэйл рүү оръё. За энэхүү систем дээр бол ямар нэгэн оролцогчийг дагаж болно, мөн бас дагуулж болно. Энэ жишээлбэл бол оюутан сурагчтай болоод энэ систем дээр ангидаа орж ирэхэд бол багшийг бол дагах гэсэн тохиолгоон дээр дараад дагсан тохиолдолд ийм мэдээлэл болоод багшийн мэйлээр бол ирдэг бахан. За дараагийн мэдээлэл 4-р семинар бол аль хэзээний даалгавар бол аваад 2-7 хоногийн дараа гээд аваад дууссан байгаа энэ даалгавар дээр энэ оюутан бол даалгавраа илгээсэн байна. За тэгээд
4-р семинар болоод 2 сарын 22-нд тавигдсан ийм семинарын материал болоод за энэ багшийн бодолттой ийм тайлбар хэсэг бол харагдчихэв. За энд бол оюутнууд бол 1-р даалгавраа хуваарлаж авна. 2-р тэрхүү хуваарлсан даалгавруудаа харгалзан бодолтоо хийж илгээнэ. Энэ бүх даалгаврууд ерөөсөө давтагдахгүй хүүхэд болгонд өөр санаатай бодлогууд оногдсон. Энэхүү даалгавруудаа бол энэ гүйцэтгсэн байдал нь бол одоо энэ харагдаж байна. За тэгээд гүйцэтгсэн даалгаврт багш эргээд хариу үйлдэл үзүүлснийгээ бас эргээд ингээд зургаар явуулаад ингээд харилцсан интерактив үйл ажиллагаатай ингээд үйлдэлүүд бол хийгдээд яваад байгаамаа гэдэг нь бол энд харагдаж байна. За ингээд саяны хүүхдийн хамгийн сүүлийн бичсэн мэдээлэл ёсоор бол саяны мэйлээр холбогдоод ирсэн мэдээлэл бол энд ирсэн байгаа. За тэгээд энэ бодолтой бол энд тайлбарлаж оруулсан байх жишээтэй ийм байна. За одоо ингээд энд ирсэн байгаа бүх мэдээллүүд маань хичээлийн даалгаварт оюутнуудын бодолтой илгээж хариу илгээсэн мэдээллүүд байгаа. За даалгаврууд маань бол бас хэд хэдэн төрлийн даалгавар байгаа л да. За семинарын бодлого бол ингээд нээлттэй анги дундаа ярилцах учраас бодолтыг бол нээлттэй харуулдаг. Нээлттэй харснаар бол оюутнуудын бодсон бодолтыг бусад оюутнууд нь бас яаж боддгийг тэргээд ингээд хэлэлцүүлэг маягтай ингээд нээлттэй харах боломжтой. Өөрөөр хэлбэл багш оюутнууд бүгдэнд бол энэ даалгавар харагддаг. Харин оюутнууд бусад оюутнуудад харагдахгүй зөвхөн тухайн оюутны мэдлэг чадварыг үнэлж дүгнэхэд зориулсан тийм даалгавар байдаг. За тэр нь бол яг тарга материал гэдэг нэрлэлчээд байгаа. Тухайн хувь оюутны даалгаврыг зөвхөн багшид үр дүн нь харагдах зориулттай ийм даалгаврын хэсэг нь бол энэ санал хүсэл гэдэг багшид бол ингэж харагддаг. Оюутандаа бол даалгаврын хэсэг гэж харагддаг ийм хэсэг байгаа. За энийг ингээд аваад үзэхээр за одоо нийт 11-7 хоног дээр явж байгаа энэ хугацаанд бол нийт одоо ийм хэмжээний даалгавар бол өгсөн нь бол энд харагдаж байна. За ингээд эхний энэ тараа материал 12-11 гэдэг нь бол хугацаанд дуусаагүй ийм даалгаврууд байна гэсэн. Тэгэхээр хугацаанд дуусаагүй байхад бол хвшлэн бол 2-7 хоногийн хугацаа бол зааж өгсөн байгаа. За тэгээд энд бол оюутан ба шинээр даалгавар илгээсэн. Одоо саяны миний мэйл дээр бол мэдээлэл болоод ирсэн багшийн уншаагүй байгаа ийм мэдээлэл байна гэсэн. Тэгэхээр энд бол оюутан бодолтой хийгээд явуулсан гэсэн. Энэ болохоор оюутан даалгавраа явуулчихсан багш тэгээд тэр даалгаврыг нь үзээд шаардлага хангаагүй юм уу эсвэл засан сайжруулах хийх шаардлагатай комментиг энэ бичээд бол ялдуулсан явуулсан. Тэгээд энийг бүрэн гүйцэтгсэний дараа гүйцэтгэх товчийг дарж даалгавар бол бүрэн гүйцэтгсэн тооцогдно. За тэгээд даалгаврыг өгөхдөө бол 1-р даалгаврын тавил бол байна. За 2-дугаарт энэ тараа материал учраас нөгөө оюутан болгонд маань өөр ялгаатай өгөгдлүүд байдаг. Тэгэхээр яг нэг хэлбэрийн бодлыг өөр өгөгдөлтэй бодох ийм өгөгдлүүд нь өөр байдаг учраас тараа материал гэдэг ерөнхийдөө нэрлэлчээд байгаа. Энэ тэгээд оюутан болгонд ялгаатай өгөгдөл оноо нь мэдээж тэр бодолтой хийгээд явуулна. За бодолтыг хийхэд шаардлагатай хэрэгтэй материалуудыг бол энэ бичлэгүүдийг нь харгалз холбоосуудыг энд авчираа тавьсан байна. Мөн бодолттойгоо холбоотой интерактивээр ажиллах шаардлагатай энэ GeoGebra програмынх нь өөрийнх нь онцлог байна л да. Одоо математикийн хичээлийн програмд энэ оюутан хийсэн даалгавраа энд интерактиваар өгөгдөл даалгавруудаа оруулаад өөрийнхөө ажилтай болол таарчин үгүй юу гэдгээ айлгуур утгаар бодолт геометр утгаараа энэ окторгон дүрслэлийг харж өөрийнхөө бодлогыг учир шалтгааныг ойлгох, уялдаа холбоог нь бий болгох ийм даалгавруудыг бол энд бол хавсаргаж өгсөн байгаа. Тэгэхээр даалгавар болгон маань бол нэг иймэрхүү бүтцтэй яваад байгаа. Тэгэхээр оюутнууд маань юу хийгээд байгаа зорилготой, ухамсартайгаар бол энэ даалгавраа хийж байгаа гэж ойлгож байна. За ингээд хоцсорсон гэдэг маань бол хугацаанд дууссан даалгаврууд байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр 4 сарын 15 хүртэл хийх ёстой боломжтой байгаа учраас хэдийгээр хоцорсон ч гэсэн энэ даалгавруудаа жишээлбэл энэ оюутан болол хийчихсэн байгаа нь бол энд харагдаж байна. За ингээд саарал нь бол аль хэзээний хийгээд багштай ярилцаад тооцоолсон зөв гэдэг тэмдэглэг нь бол тооцоолсон гэсэн даалгаврууд. Цэнхрүүд нь бол
шинээр нөхөж хийж явуулсан ийм даалгаврууд болох нь бол эндээс харагдаж байна. Тэгэхээр багш бол эндээс шинээр ирсэн мэдээлэл, хуучин мэдээлэл энэ даалгавар гүйцэтгээгүй талаарх ийм үйлдэлүүдийг бол бүртгэж тэмдэглэх ийм боломжийг бол багшид олгож өгж байгаагаар бол энэ системийн бол давуу тал ачаал бүгдэл байгаа. За хоёрдугаарт мэдээллээр бол за одоо ч гэсэн шинээр мэдээлэл ирж байна. Мэдээллээр бол энэ мэдээллийг бол эмх цэгцтэй дистралж үзэх шаардлагатай. Яагаад тэгэхээр энэ дунд нэг оюутны хийсэн ямар нэгэн үйлдэл гээгдэж хүий гэдэг зүйл гаргахгүй тул дистралаар нэг хүчлэн хариу үйлдэлийг бол үзүүлж байгаамаа. За түрүүн энд харагдаад өнгөрсөн бас нэг зүйл бол пост бол энэ харагдахгүй болцсон байгаа. Энэ нь юу гэхээр 2 хоногийн өмнө явцын онлайн шалгалтыг авсан. За энэ хүү шалгалтыг аваад яг тухайн цагаа нээгээд хаасан дээрээ бол ингээ харагдахгүй болгоод хаацсан ба. Тэгэхээр харагдахгүй болсон даалгаварт бол дахиж оюутан бол орж ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй байгаа гэсэн үг. Багш бол энийг хүссэн үедээ нээгээд харах боломжтой ийм даалгаврын хэсэг бол энд харагдаж байгаа юм байна. За даалгаврыг үнэлж дөвнсөн байдлыг бол тухайн үедээ бол оюутнуудад танилцуулж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ зарим даалгаврыг бодолт нь зөв буруу эсийг багш магадгүй механик үйл ажиллагаанаас болоод хайсан гийсэн тохиолдолд бол энэ нөхөж тооцох ийм зорилгоор бол оюутан багш харилцан бие биедээ хяналттай байх үднээс энэ мэдээллийг бол оюутнуудын ID кодоор нь ингээд тавьж хянуулдаг юм байгаа. За оюутнуудад ялгаатай өвдлөөр бодлого тараах материал хуваарлж өгөөд түүнийгээ багш хэрхэн застдаг юм бэ гэдэг бас нэг тайлбар өгье гэж бодож байна. За энэ тараах материал 9-р бодлого бол вектор холимог үрживтэй холбоотой юм бодлогын тавилан нь бол энд харагдаж байна. За тэгээд 1-ээс 30 хүртэлх дугаарыг бол оюутнуудад санамсаргүйгээр бол дугаарыг хуваарлж өгсөн байгаа. За тэгээд яг энэ бодлогыг бол хичээл орж исэн семинарын анги дээр бодолтой хийчихэд зураг аваад хадгалсан байсан юм байна. Тэгээд энэ зургийнхаа бодолтыг бол энд оруулаад тавьсан байна. За тэгээд энэ оюутан маань бол энэ оюутны бодлогоо бодоод харилцан ярилцсан сэтгэлдлүүдийг одоо энд харах боломжтой. За бодолтоо эхэлж явуулаа дараа нь энэ зарим зүйл нь зөрсөн учраас энэ бодолтоо дахиж хийгээд ингээд явуулсан жишээтэй. За тэгээ энэ оюутны даалгавар ирлээ. Энэхүү материалыг хэрхэн шалгах вэ гэхээр тараах материал 9 гэсэн даалгавар байсан. За тэгээд энэхүү тараах материалын бодолтуудыг бол багш бүр бэлдээд энэ чинь тавилан адилхан өгөгдлүүд нь л ганцхан өөр учраас энэ өгөгдлөө тухайн оюутны өгөгдлийг энд авч тавихад явцын үнэлгээ хариунууд нь бол шууд гарч ирсэн байхаар багш бол энийг алгоритмчлаад ингээд бэлтгэгдсэн ийм хэрэглэгдэхүүн бол байгаа. Энэ бол багшийн үйл ажиллагаа нэлээд хөнгөвчлөлтөг тусалдаг ийм хэрэгсэл байгаа. За жишээлбэл энэ оюутны даалгаврыг бол харъя. За энэ талбайг олох энэ хариу нь бол энэ ерөнхийдөө бодолтын процессыг бол багш хараад хариу нь бол энэ олсон үйлдэлтэйгээ таарч гинэ үү гэдгийг энэ чинь нэгдүгээр даалгавар байгаа. Өгөгдлийг энд авч зөөж тавих хэрэгтэй. За зөөж тавингууд талбайн үйлдэл нь болоод нэг хариутайгаа таарчин. За дараа нь эзлэхүүн бол 140 гээд дараа нь тэрний 6-ны 1-ийг хувааж авна гэдэг энэ 30-ны 70 гэдэг энэ хариу бол таарчин. За дараа нь өндрийг олох нь бол 2 язгуурн дээр 14 гээд энэ оюутны бодолт бол яг энэ башийн бэлтгэсэн хариунуудтай бол яг таарчина. Ингээд бодолт нь бол зөв байна гэдэг ийм комментиг бол хурдан шуурхай өгөх боломжтой. За тэгээд энэ оюутан маань даалгавраа хийж гүйцэтгэжээд энэ географтерийн 3D окторгой 3 хэмжээс окторгой дээр бол энэ өгөгдсөн цэгүүд бол оруулсан байгаа. Тэгээд цэгүүдийг оруулахад саяны башийн шалгаатайгаа үйлдэл энэ талбай эзлэхэн өндөр гэсэн энэ үйлдэлүүд маань бол энд ингээд таарч явах хэрэгтэй.